Тэгвэл энэ cloud гэдэг чинь юм байна. Датаг ингэж байрлах хэрэгтэй юм байна гэдгийг та бүхэн тайлбарлаад мэдээж явж байгаа. Мөн олон технологийн салбарын хүмүүс тайлбарлаж байгаа. Гэхдээ яг ойлгоод явж байгаа хүмүүс нь хэрэг байна. Яг ойлгоод ирж байгаа хүмүүс зөндөө байна. Одоо манайх физик сервер өөрсдөө өрөөнд ажиллаулаад явдаг хүмүүс маш их зардал чирэгдэл гардаг. Яагаад тэгэхээр мэдээж физик хэмжээ одоо өрөө тусна гарч үүдэг. Тэр сервер маань тодорхой температурт ажиллах хэрэгтэй болдог. Тэгээд тэрийг хариуцах хүн хэрэгтэй болдог. Тэгэхээр эдгээр байгууллагууд маань дижитал шилжилт хийхдээ тодорхой хэмжээнд гаргасан санаачлах мундаг байна. Гэхдээ зарим тохиолдолд өөрсдөө сервер аваа явсан. Тэгэхээр энэ сервер аваад явсан байгууллагууд маань өнөөдөр бид нар дээр ирээд cloud сервисыг сонирхоод дараагийн шилжилтийг хийх гэсэн үднэс маш ихээр хандж байна. Ерөнхийдөө та бүхэн бас судалгаа хийсэн байх. Ер нь cloud үйлчлэгийг тийм ээ гадаадын сервер дээр байршуулад явж байгаа Монгол бизнес эрхлэгчд хэрэг олон байдаг. Тэрийг татах бололцоо нь хэр байна? Тэрийг буцааж Монгол улс руу. Тэгэхээр одоогийн байдлаар бол тийм олон биш. Ерөнхийдөө нэг дөрвөн шатаар явдаг л да. Эхлээд cloud гэдэг юм байгуулалт маань ойлгодог. Дараа нь жижиг одоо ERP гэж юм уу пост системүүдэд байршуулж үздэг. Тэгээд амтанд нь ордог. Үнэхээр хэрэгтэй юм байна. Үнэхээр бидний зарлыг бууруулдаг юм гэдгийг ойлгодог. Тэгээд шилждэг 3 дугаар алхам дээр. Тэгэхээр тэр байгууллагууд нь одоогоор бол маш олон биш байна. Нэг 30 дотор тоонд байна. Тэгэхдээ бид нар Монголд байлгах нь ямар давуу талтай вэ гэхээр мэдээлэл аюулгүй байдалтай. Монголд байгаа монгол хүмүүсийн мэдээлэл маань гадаад компанид байх хэр зохистой бай. Эргүүлээд Монголоос хандаж байгаа хүмүүс маань сүлжээний өндөр хурдаар мэдээллийг авах боломжтой байна. Тэгэхээр энэ хоёр давуу тал маань байгаа гэсэн. Cloud үйлчлэгийг одоо авахын тулд ерөнхийдөө Amazon Монголын чамаа бол ерөнхийдөө тэр үйлчлэгийг хандах гээд явж байгаа хүмүүс хамгийн түрүүнд юуг зөвлөх вэ? Ямар шат дамжлагыг хангуул нэгсэндөө жилийн замыг сар болгож төлөвлөж болох. Cloud service-д өгөх одоо байгууллага шилжих байгаа зөвлөгөөг бол мэдээж хамгийн түрүүнд ямар системээ шилжүүлэх вэ буюу ямар систем нь танаа байгууллагт илүү үр дүн өгөөд хэрэглэгчдийн чинь цаг завыг хэмнээд байгаа юу гэдгийг тодорхойлох. Тэрний дараа энэ системийг одоо шилжүүлэхэд ямар технологи, ямар компанитай хамтрах юм бэ те? Amazon-ыг сонгох юм уу, Microsoft-ыг сонгох юм уу, эсвэл iTools-ийн cloud service-ийг сонгох юм уу гэдэг рүү явсан дээр байна.